За бид нар гашаан дотроо мод тарихын зэрэгцээгээр бас гашааныхаа гадна талд мод тарьж эхэлсэн байгаа. Бас 10-аад жилийн өмнөөс эхлээд ингээд ер нь гашааныхаа гадна талд заавал ийм модон банзан гашаатай байх хэрэгтэй юу гэж бодож эхэлсэн. Тэгээд энэ гашааныхаа зүүн талд ингээд улаасууд тавьсан ингээд бас тодорхой 3-4 улаас нэг сайн ургаж байгаа. За нодон 2 жилийн өмнөөс эхлээд урьдчилан тийм ээ 2 жилийн өмнөөс эхлээд ер нь гашааныхаа гадна талд энэ явган хүний энэ замны хажуугаар манай машины зогсоол байсан. Манай гашаа руу ордог энэ уртлын энэ талбай байсан. Тэгээд энд ингээд ихэнхдээ машинууд ирж зогсдог байсан. Тэгээд бид нар машин зогсоохгүйгээр энд ийм дан ийм моднууд байг гээд тэгээд энэ замыг хаагаад ингээд яг гашааныхаа уртлын талбай ингээд дан ийм улаас тэгээд саваа мод өдөр суулгасан байгаа. Тэгээ энэ маань нэлээд сайн ургаж байгаа. Тэгээ энэ бид нар ер нь гашааныхаа үүдэнд ийм мод тарьдаг нь бол ямар бодол санаагаар бас тарьж байгаа вэ гэхээр ер нь монгол хүмүүс бол одоо хөдөөгийн малчин хүмүүс морио тухайн айлаас одоо 50 м хол ч юм уу нэлээ хол газар ингэж морио уяад тэгээ мориноосоо бууж тэгээ морио уяад тэгээд тэр айл руугаа ингэж алхаж очдөг байгаа шүү дээ. Тэгэхээр тэр алхаж очих энэ зам үедээ одоо тухайн хүн хувц хунраа янзлах эд хэрэглээ ингээ засаж тэ хутга өдрөө одоо өнжүүлэгч гэдэг юм уу ингээ эд хэрэглээ засаж янзлаад мөн дээр нь одоо бодол санаагаа хүртэл зэгцлээд тухайн айлдаа ордог байгаа. Мөн одоо гэрээ эзэн ч гэсэн гэрлүүгөө орохдоо тэр аян замын альжаал юугаа одоо бараг гадаанаа үлдээгээд гэртээ энэ 50 амгалан болж ордог. Үүний одоо ингээхийн тулд тэр хүн 50 гаруй метрийн холоос ингэж гэрлүүгөө алхаж ирдэг байгаа гэж би ойлгосон. Тэгж бодсон. Тийм учраас манайд ирж байгаа ямар ч хүн одоо машин тэргээ нилээ хол өөр газар тавиад тэгээд гэрээ гашааны урд биш. Ингээ нилээ хол өөр газар тавиад тэгээд энэ модон дундуур ингээ алхаад ирэхийн хооронд тухайн хүний бодол санаа үг хүртэл ингээ сайхан болж болно гэж бид нэр бодсон. Тэгээ энэ бүх бодол санаа маань олон хүнтэй уулзаж ярилцсны үр дүнд бий болдог байгаа. Түүнээс биш бид нар одоо тийм ухаантай юу гэдэг чи ямар ухаантай гэж зарим хүн одоо хэлж магадгүй гэж энэ хэсгийг хэрэггүй. За ер нь энэ гашааныхаа гадаа ингэж мод цэцэг тарих нь бол ийм бодол санаа бол одоо гадаад хүмүүстэй байж байх ярилцж байх үед их төрдөг. Ер нь байгаль дэлхийг хүн бүр ингэж хайрлж хамгаалах хэрэгтэй. Ногоон байгаль байж ээж бид нар байгаа юм. Тэ бид нар бол тийм орчин үеийн хэрэглээ гэж хэлдэг. Өдөр тутамдаа машин тэрэг унаад бензин тос үрээд эсвэл одоо өдөр тутамдаа бид нар маш их хогийг ингээл гэрээсээ иж жуух болоод хувц сунар гэдэл маш их ийм хэрэглээгээрээ дамжуулж ийм хог гаргаад байх нь одоо байгаль тийм хор нөлөөтэй юм аа. Мөн бид нар ингээд тэр зүйлийн төлөө амьдраад байгаа юм шиг ийм одоо болгодгоо гэд бид нар ойлгосон байгаа. Тэгэхээр өдөр тутамдаа хүн одоо байгальдаа ээлтэйгээр амьдрах хэрэгтэй юм байна. Хүмүүс юу чаддаг, хийж чаддгаараа ингээ бие биендээ тусалж дэмжиж явах хэрэгтэй юм байна. Зааж сургаж явах хэрэгтэй юм байна гэдгийг бид нар энэ гадаад хүмүүс буюу одоо миний сүйд хэлэх тустай болсноор амьд номуудтай ингэж амьд номыг уншиж, амьд номтой харилцснараа ойлгож мэдсэн байгаа. Тэгэхээр гашааныхаа эргэн тойронд бид нар аль болох юм ногоон байгаль үүсгэхийг хичээж байгаа.